Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Сурах юм бол чи өөрөө энэ бүх тэ мэдлэгийн ундрагаас шууд хүртэнэ. Яг үнэ тийм байхгүй тий. Зүгээр Google дээр хайгаал өчнөө өчнөө гараад шүү дээ. Бүх юм байгаа. Таныг одоо юу н устчиг ярингууд манай улс төрийг бол юу н амар мундаг юу н бөхчүүд удирддаг. Тэгэнгүүт нь бас Warren Buffett хэлдэг юм л да. Юу н алхахтай харьцаж исэн хүн альва асуудлыг зүгээр нэг алхаар нүдэх юм шиг хараад идэг. Тэгээд энэ бүх юм одоо дэлхийн ертөнцийн аюу смарт болж штэ тий. Бүх юм ухаалаг. Тэгээд одоо нэг шил галактикийн нэг тийм даваа тал байдаг гинэ би нэг лекц сонсож ирсэн. Тэр нэг Европын орногч аюух нэг хамтын ажиллагаа аюу сайн уусаж Европын холбоо гэдэг юм том байгууллага дотор байна. Тэгээд Европч аюу тийм дэлхийн хамгийн сайн нэгдмэл юм устрын блокч Европын холбоо байхгүй. Тэ хүний эрхийг хамгийн сайн дээдэлсэн тэ яг бусад одоо гүрнүүд улсуудтай харьцуулах юм бол яг мэдээж хаач төгс зүйл байхгүй тий. Тэгээд ингээд нэг олон улсын хууль мөл яриад нөгөө Европын холбооны ингээд хуулийн зохицуулт ярих болохоор германчууд ингэдэг гэнэ. Манай герман хуулийн уламжлалаар бол ийм энэ ич ингэх хэрэгтэй. Тэнгуут Францууд нөгөө манай уламж шаал манай уламж ингэх хэрэгтэй гэсэн. Галаач болохоо дунд нь жижигхэн ороо. Галаачууд ихээр нөөтийн сонсчоол энэ юу н амьдрал дээр энэ илүү хэрэгжих юм энэ авчиг л авчдаг гэж байгаа байхгүй юу амар амархан тий аль нь илүү амьдрал дээр хэрэгжих практик болцоотой байна илүү ашигтай тий тэгэхээр нэг тийм аюу тийм смарт байж чадчих واخхой тийм Голланд бодож өстой тий Голланд герман орч хөл өмгөөр ингээд дэлхийд ингээд өрсөлдөж байгаа шүү дээ тий гэхдээ яг үндэ галаач бол тийм өрсөлдөхүүц биш байхгүй яа тэгэхээр цөө жоох ус 17 сая өстой германч бараг 80 сая шүү дээ тий Тэгчүү хөл бөмбөг нь дэлхийн аврагын 1-2-д ингэж явж байгаа гэдэг бол тэр спорт маш сайн байгааг харуулж байгаа байхгүй тий. Тэгэхээр өсөх чадвар төжижний сайн байгааг харуулж байгаа. Тэгэхээр Голланд аюул сони юм бэлээ. Одоо шиг бол Герман хэрч нэг герман машин гэдэг мэддэг шүү дээ тий. Франц гэхэл Франц өртөө ус гоо сайхан юм тий ингээд загвар фэшн гэж мэддэг чи. Галаачуудыг тийм мэддэг мөртлөө амар олон бизнесүүдийг галаачууд аюул сайн хийдэг гэж байгаа. Жишээлбэл шүү дээ. Дэлхийн ингээ хамгийн том цэцгийн бирж ихэд Голланд үүдэг гэж байгаа байхгүй. Цэцгээр мөнгө хийдэг. Африкт уруулсан цэцэг шүү дээ тий. Голланд онцоор очоод тэгээд нөө цэцгийн бичний зарагдаад ингээ Европоор тартаг гэж байгаа шүү дээ. Сонир байгаа. Тэгээд бас Франц тэгдэг гэсэн. Франц уулсан цэцэг Голланд цэцгийн бичний зарагдаад буцаа Францтай ирж дэлгүүртэн зарагддаг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр айгу ухаалаг байхгүй. Яаж ухаалгаар мөнгө хийх вэ, бизнес хийх вэ? За тэгээд нэг арт түмнийхээ амьдралыг яаж олигтой авч явах вэ гэж шүү дээ. Одоо шил Голланд ч айгу нэг юмар айгу надад бас таалагддаг байхгүй тий. Маш дарга. Ерөнхий сайд дугуйна л явчихна. Тий. Одоо ерөнхий сайд нь хамгийн өндөр албан тушаална шүү дээ. Тэгж чинь ерөнхийлөгчийн засагт байхгүй, парламентын засагтаа хэрэг ерөнхийлөгч нэг номерын одоо албан тушаалтан болж шүү дээ. Яг хааны гэрүүлгээд байгаа. Гэхдээ тэр нүүн үндсэн хуульд хаан засаг л учраас хааны гэр бол юуны хязгаарлагдвал миний унаж байгаа. Тий, тэд нар ч гэсэн бас дуунаад явж идэг тий. Гэхдээ хамгийн их мэдлэг хүн чинь ерөнхий сайд нөхгүй. Тэгээ сая ерөнхий сайд нь огцорлоо шүү дээ. Төрийн байгууллагын алдаа гарсан учраас би харьцуулах хэрэгтэй. Тэгээд ажилтаа дуугаар маш дарах хүн тий. Тэгээд бас нэг Голландын бас нэг юм ингээд бүх ингээ яам ингээд засгийн газар парламент бүгд нээлттэй байдаг. Яг нь үүмээс аван бодвол მე цагдаа очил гэхдээ бүгд нээлт. Тэрний цаана байгаа одоо философи нь юу гэхээр төрийн байгууллага арт түмний байгууллага учраас ямар ч хүн ороход нээлттэй байх хэрэгтэй гэж байна. Тий. Тэрнээс нэг урд нь нэг амар тэ нэг буута цагдаа тэ амар нохоо тийм үү юм өргөстэй хашаа машаа байх ёсгүй гэж боддог. Тий. Манай энд чинь бол би яг ингээд зарим ингээд төрийн албаны газар л очингууд нь яг тийм жоохон гуйлгч юм байдаг шүү дээ. Яах гэдэг вэ? Хинтээ олох гэж байна. Тэг. Одоо ингээд би аюу сонь жишээ ярьж байгаа. Одоо ингээд маа төрийн байгууллага орч ингээд үйлчлэг авах гэсэн юм шил байдаг үстэй. Шилэн тий. Тэгээд нэг ярьдаг юм нонхроо нэм доор байдаг байхгүй. Тий. Яагаад тийм юм мэдэхгүй тий. Тэгэхээр чи ярихад бол ингээд уустраа ингээд үйлчлэг авсан гэдэг өөрөө их ингээд тонгоож байгаа үстэй тий. Яагаад тэгээд хин одоо тийм нэг ярьдаг юм тэр нонхроо доор байна гэж хэлцээ. Тэгэхээр чи ингээд хүн чинь өөрөө ихгүй ингээд нөгөө төрийн албыг хаагчих юм ингээд бүхийг болж байгаа. Тий. Тэгээд энэ чинь аюу сан дизайны сонголт байгаа шүү дээ. Хүн чинь ингээд шууд босоогоор ярих хэрэгтэй тий. Нөгөө нэг юм шил байдаг бол одоо нөх мөхөн яг ингээд урд байж байгаа шүү дээ. Тэг чи ингээд бүр ингээд юм доор байдаг ч юм уу тий. Тэр чинь юм жижиг юмнаас ингээд нөгөө нэг төрийн албаа хаагч нөгөө тэгж хүсээгүй бахал та. Гэтэ тэрний өмнө ингээд ярьж байгаа нөгөө үйлчлэг авах гэж байгаа нэг өмнө ингээд бүхэгээд гарч нөгөө хүн чинь ингээд өөрөө тэгж бодоогчсон өөрөө ингээд би хаан гэж бодчихно үстэй. Тэгэхээр ингээд ийм аюу наацх юмнаас ингээд бид ингээд эхлэх хэрэгтэй байхгүй. Тэр Голландын хувьд бол тийм байлээ тий. Одоо ингээд нөгөө парламентын ордон байхад цаа нэг жижигхэн шугар байдаг байхгүй. За тэр нь болохоор дахиад Голландын нэг номерын эрх мэдэлтэн буюу ерөнхий сайдын офс гэхээр хамгийн жижиг юм манай шугар шиг. Албаар тийм дараахан байлгаж байгаа байхгүй тий. Тэгээ бүгдээр хэрэглээ машингийн
Тэ. Бас нэг галаад бас нэг юм эсвэл хүмүүс нь бол аюу тийм өөргөө тийм баян чирэлэг байлах тэрийг аюу нууд юм байл тэ. Тэ ингэж аюу тийм ингэж дэлгэжтэй ингэж амар show off гэж ярьдаг чинь англиартай ингэж тийм гайхуулах дургу. Тийм хүмүүсийг бас аюу тийм сонио хардаг. Ер нь хүмүүс нь аюу ингийн байх хэвээр. Тэгээ ер нь бол бэлгч бас ерөнхийдөө тийм ингээл нэг ухсаа залуучлагнаа одоо хунтайж байхгүй одоо хаан болцсон гэж залуу өгч хүүхдээ ингээ мөрөн дээр суулгацсан талбайд ингээд нэг концерт ингээ үзэж байгаа хүмүүс ингээд тал маагч гэж талбай болоор тийм зүгээр ингээ очсон нэг күрдэг өмссөн тийм ингээ оролт ингээ шидсэн тэг хүүхдээ ингээ авцсан. Үгүй тэр хүн чинь зүгээр ингээл хүн л байхгүй зүгээр л хүн тийм тэгэхээр чи нэг ийм даруухан байх гэдэг талаар бас аюу үлгэршээ болмоор юм байл тийм. Тэгэхээр баахан бас нэг энэ нэг ойлголтоос салах хэрэгтэй байхгүй. Ингээл том дарга болох тусмаа дахиад дотор хөршлийн мөнгөөр үнэтэй машин авч унтах гэдэг юм хин энийг ийм санаа олцсон юм бэ те гайхмаар те нэг тийм юм яваад байдаг юм уу тий яагаад вэ те бид ч одоо хүнд нийт оноч дотоод нэг бүтээгдэхүүн дэлхийн хамгийн одоо ядуу боор усуудын нэг штэ тэгсэн мөртлөө дараа нь дэлхийн хамгийн үнэтэй машинууд ундаг амар сонио те одоо тэгээд нэг тэгээ усч нэг асуудал болохоор Африк шиг бодлоо гэж ярьдаг яг үндэ Африк чинь 1 тэрбум хүн байна заа юу 50 гаруй улс байгаа Африкт манай Монголын эдийн засгаас 10 дахин илүү орлоготой ус зөндөө биш байгаа зөндөө байдаг байхгүй тий. Тэгэхээр чи тэр усууд чи муугийн жишээ биш. Бид ч өөрөөсөө муугийн жишээг өөрөөсөө харах хэрэгтэй байхгүй. Өөртөө муугаа мэдэх ёстой та. Өөртөө муугаа мэдэх хэрэгтэй байхгүй тий. Тэгээд дахиад хэлээд шүү дээ. Одоо ингээд манай дарны унж байгаа машин чи амар үнэтэй машин шүү дээ. Дэлхийн хаан ч үнэтэй байх. Үнэтэй тооцогдсон шүү дээ. Тий. Тэгэхээр чин уг нь бол хамгийн даруухан байх хэрэгтэй байхгүй тий. Тэгээд эн чин тэгээд би бол аюу хэцүү амьдралд бас Африк орнууд орж үзчихсэн. Бараг засмал зам байхгүй газар хаамар жип ундаг хүмүүс байдаг байхгүй тий. Тэгэхээр ингээм амьдралын ялгаа нь бизнес харагдаж штэ гэдэг чинь аюу хэцүү газар болохоор хүмүүс нь годомжоор явж байгаа хүмүүс нь гутлгүй явж алхаж чинь одоо засмал зам дээр хөл үцэг алхаж штэ. Жирийн хүмүүс штэ бодож штэ бүр тийм яд. Тэгэхэд хажуугаар ингээ хаамар жип тий. Тэр чинь хаамар ч одоо дээрүүд л 100 мянга $30 байсан бод одоо бас бүр л өнөө өсөө. Тэгэхээр чи гадны үнд бол тэр амар тэнэг харагддаг байхгүй тий. Тэг хажууд нэм ядуу хүмүүс байж байгаа чинь яаж тэр хүмүүс ингэж унаад явж чадчихна яаж шүн ойрн хурж ийнэ гэмээр гадны хүмүүс бол бид ч бас тэгж харагдаж байгаа байхгүй тий хүмүүс нэм хэцүү амьдарч байгаа чинь татвар төлөгчийн мөнгөөр амьдарч байгаа таран ийм үнэтэй машин яагаад унж ийнэ тий тэгэнгүүт нь яг хотын төвөр оронгуудаа тий нэг кофе уугаал хүмүүс амар гоё яг баруун чи ингээл тэмбэгэл яваад тэгэнгүүт нь жоохон алхаал тэгээл явгууны зам байхгүй тэл баахан төвчтэй муухай юм байгаа л та.